Байгууллагын үндэсний асоциац төрийн бас байгууллага 2023 онд олон улсын зөвлөх институтын холбооны гишүүн болсон байгаа. Гишүүний хувьд энэхүү Петикийн гэрээг Монгол улсад сурталчилан таниулах, энэ гэрээний одоо хэрэгжилтийг хангуулах зорилгоор Петикийн гэрээний сургалтыг зохион байгуулж байна. Петикийн гэрээг хэрэгжүүлснээр Монгол улсад хэрэгжих томоохон мега төслүүдийг одоо хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудтай гадаадын томоохон хөрөнгө оруулагчид төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах боломж нэгдэж байна. Монгол улсын гүйцэтгэгч байгууллагууд олон улсын байгууллагатай хамтран ажиллах мөн одоо гадаадын томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцох энэ бас одоо боломжийг бас нээж өгч байгаагаар давуу талтай болж байна. Тааштай бид Петикийн энэ гэрээнүүдийг нэг үрчлэн орчуулж одоо монгол хэлээрээ ойлголтыг одоо нэмэгдүүлнэ. Энэ англи хэл болон монгол хэлээрээ гэрээний нэг ойлголттой болно гэдэг нь аль аль тал нь хэрэгцсэн хувьд ямар нэгэн алдаа гаргахаас бүрэн одоо сэргийлэх ийм одоо давуу талыг бас бий болгож байгаа. Монгол улс маань том бүтээн байгуулалтуудыг хийж эхэлж байна. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтуудыг илүү үр дүнтэй маргаангүй үр дүнтэй байхын тулд энэ олон улсын гэрээ хэлцлийг авч хэрэгжүүлэх нь ер нь гарцаагүй энэ зөв зүйл гэж бодож байна. Тэгээд энэ Петикийн гэрээ нь болохоор ижил нөхцөл байдлыг үүсгэж байгаараа нэг давуу талтай гэж харж байна. Ер нь харилцан ойлголцох захиалагч болон гүйцэтгэгч нарны ижил төвшөнд ойлголцсон энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх илүү үр дүнтэй болох. Петикийн гэрээ бол одоо Монголын барилгын салбарт төдийгүй ер нь нийт төслийн хэмжээнд энийг хэрэгжүүлэх цаг үе болцсон Монголд одоо өдөр тутмын ашиглаж авч байгаа хэрэгтэй сэдв байна гэж ойлгож байна. Ямар нэгэн гэрээний талуудын ижил тэнцвэр эрхийн ашигыг нь яг ингэж гаргаж тусгаж өгсөн нь их ач холбогдолтой юм гэж ойлгож байна. Ер нь бол дийлэнх гэрээ минь голдуу захиалагч тал давуу эрхийг олгогдсон байдаг. Ийм учраас Монгол улсад одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр энэ гэрээний нөхцөл дээр маш их анхаарч ажиллавал өдөр тутмын ажилдаа маш хэрэгтэй юм байна гэж ойлгож байна. Усын төсвийн хөрөнгө оруулалттай тусгаар хэмжээнд дээр ажиллаж байгаа байхгүй. За энэ дээр гарч байгаа алдаа гэхлээр зэрэг яг энэ Петик шиг гэрээн дээр заасан шиг нарийн зүйл байдаггүй. Аль талдаа эсвэл захиалагч тал даваа эрхийг хэлэх гээд идэг, эсвэл гүйцэтгэгч талд үл ойлголцол үүсчих гээд идэг. Энийг л нарийнсаа зохицуулчих юм бол тухайн босч байгаа хөрөнгө оруулалтын чанартай, ашиглагч талдаач тэр хөрөнгө оруулагч талдаач тэр үр дүнтэй эцсийн одоо бидний зорилго өрөнгө гүйцэтгэгч тийм даваа талтай боловс за дэлхийн зах зээлд гарахыг хүсэж байгаа бол мега олон төслүүдэд сайжран хэрэгжүүлэхийн тулд тэр хэмжээгээр Петикийн гэрээний агуулгын гүн чанар түүнд байгаа ерөнхий стандартыг наацхан хангаж байж цаашдаа энэ харилцаанд орно. Ингэж урьдчилан захиалагч болон гүйцэтгэгч за тэр тендерт оролцож байгаа талуудад хин эндээ бол хардал сэрдэлт байхгүй, маргаан байхгүй, за төсөл бол хугацаанд бол амжилттай явагдах тэр бүх нөхцлүүдийг хангана. За үүн дээр зөвхөн одоо юу гэдэг барилгын салбар гэхээс илүүгээр түүнд бол зөвлөх холбоос төсөлд үзүүлж байгаа хуулийн байгууллага. За тэгээ цаашдаа тэгэх юм бол маш олон төсөл хөтөлбөрт хамгаж байгаа хүмүүсийн нийтлэг эрх ашиг сонирхол үүнтэй бас уялдаж бий болох учраас энэ сургалтын агуулгын гүн чанар бол үүндээ байна гэж үзэж байна. За энийг бол илүү их зөвөр болгож цааш нь түгээн дэлгэрүүлэх за улмаар одоо яг төгөлдржүүлэх Монгол улс нутагшуулах за хууд утгамжид энэ талын өөрчлөлтийг бол оруулах ийм зайлшгүй шаардлага бол үүссэн гэдэг нь бол энэ байдлаас харагдаж байна гэж үзэж байна. Петикийн гэрээг бид жишг болгоод ашиглаж сурчвал захиалагч талаас гүйцэтгэгч талаас эрхүүрээ ойлгоод харилцсан бүхэн тохиролцоод явах юм байна. Тэгээд аль хэлбэрийг хаана ямар бүтээн байгуулалт төр сонгож авах боломжтой байдаг вэ гэдгийг илүү ойлгож авлаа. Өнөөдрийн сургалтыг бид бүхэн Барилгын үндэсний асоциац төрийн бас байгууллагаас гадна барилгын сургалт төлөвлөлийн агентлагийн инженерийн холбоотойгоо хамтран зохион байгуулж байгаа. Энэ үднээс энэ сургалтанд хамрагдсан инженери техникийн ажилтнууд байна. Зөвлөх болон одоо бэрхшсэн инженерийн одоо зэрэг төлөвлөх бол хоёр одоо багц цагийг бас энэ каталаас олгож байгаа маа. Тэгэхээр та бүхэн өнөөдрийн сургалтын сууснараа бас өөрсдийнхөө
оюун мэдлэгийг хэлэхээс гадна зэрэг гойлох, зэрэг сунгахад бол бас илүү одоо сертификат тавих бас хэрэгтэй. Зоригтын их манлаа. Автол автай ондрон гэсэн.